Монгол Улсын их хурлын сонгуулийн 5 дугаар тойрог их намаас Үнэн бүрэнгийн Мягмаржав, Манхүүгийн Гамбат, Цэдвийн Үлзий тогтох, Арднагийн Уланбадрах, Жанчвийн Цэнцүрэн, Чимэд доржийн Эрдэнэт, Бочоогийн Нацаг дорж, Сандаг доржийн Соёлбаатар, Соронзон болдын Болор чулуун, Цэдэн дамбын Ингсайхан. За би 2024 оны улсын их хурлын сонгуульд иргэний хөдөлгөөний намаас нэр дэвшиж буй Цэдвийн Үлзий тогтох гэдэг хүн байна. Манай иргэний хөдөлгөөний нам бол нэгдсэн эрх зүйт Монгол улсыг өөрөөр хэлбэл хуулийн нэмийн бүх хүн адилхан хууль бүх хүнд жигд тэгш үйлчилдэг ийм нийгмийг цогцлон бүтээх зорилготой нэлээд одоо алсыг харсан гэж хэлж болохоор олон 10 жилээр Монгол улсын хөгжлийг төлөвлөчихсөн үндэслэлтэй, тооцоололтой, уналттай, арга зүйтэй ийм нам байгаа. Одоо бусад улс төрийн хүчнээс ялгаатай тэр. Тийм учраас манайхан одоо Монгол улсыг хөгжлийн энэ гацаанаас гаргах тэр бүх юм манай намд байна гэж үзсэн учраас нэлээд өргөн бүрэлдэхүүнтэйгээр 2024 оны сонгуульд орж цаашдаа Монгол улсыг одоо энэ хөгжлийн гацаанаас гаргах, энэ хүмүүсийн амьдралыг сайн сайхан болгох шийдэл зөвхөн иргэний хөдөлгөөний намд байна. Би өөрөө хөдөө аж ахуйн мэргэжлийн хүн л дээ. Тэгэхээр хөдөө аж ахуйн мэргэжил гэдэг чинь өөрөөр хэлбэл нэг 4 чиглэлийн юм байгаа шүү дээ. Мал аж ахуй, мал эмнэлэг, агро буюу газар тариална, хүнсний үйлдвэрлэл гэсэн 4 чиглэлийн юм байгаа. Тэгэхээр энэ 4 чиглэлээр бол одоо хүнсний аюулгүй байдал, мал аж ахуй, мал эмнэлгийн асуудлыг Монголын уламжлалт одоо онол үзэл баримтлал тэр мөнгө тэнгэрийн хүчин дорч гэж хэлж болохоор байгалийн хуулиар яаж явж ирсэн тэрийг нь өнөөдрийн одоо Европын гэж бидний хэлээд байгаа энэ 200 жилийн настай шинжлэх ухааны Монголд орж ирсэн одоо 100 гаруй дөнгөж 100 гаруй жилийн настай л байж штэ. Энэ шинжлэх ухаантай яаж уялдуулж явах юм гэдэг тэрийг цаашаа яаж одоо эрүүл хүнсээр хангах юм мал аж ахуйг нь одоо тэр бэлчээрийн даацаана хэтрүүлэхгүй байх, малын тоо толгоогоо зөв зохистой өсгөж үржүүлэх, малын гаралтай хүнсний бүтээгдэхүүн түүхий эдийн үйлдвэрлэлээ яаж зөв зохистой авч явах, яаж хаягдлагүй технологи одоо жишээ нь та бүхэн бид нар харж бүх монголчууд харж илэн шүү дээ. Малынхаа арьс ширийг боловсруулж чадахгүй бүгдийн хог дээр хайж ноос нь одоо үнэгүй тий 1 кг-ноос 500 төгрөгийн үнэтэй гадагшаа 1 кг мал зарч чадахгүй байна. Мал нь одоо өвчтэй гэж хэлж байгаа бодит байдал дээр бол өвчнгүй л дээ. Ер нь нөгөө шинжлэх ухааныхаа зарчим ойлгодгоо учраас өнөөдрийн 100 жилийн шинжлэх ухааныхаа зарчмыг маш буруугаар ойлгож ирсэн. Тэгээд тэр нь юу гэхээр нөгөө их вакцин хэрэглээд байвал, их хэм хэрэглээд байвал одоо малын эрүүл мэнд сайн байна гэж үздэг. Энд чи энгийн ухаанаар бодсон ч гэсэн өвчнгүй байгаа үед бол малд ямар ч эм тариа вакцин дуулах хэрэглэх шаардлагагүй шүү дээ. Тэгэхээр бид нар юу гэхээр уламжлалт онлоо монголчуудын өвгдөө эцсийн онлоо өнөөгийн шинжлэх ухааны онолтой яаж хослуулж авч явах вэ гэдгийг одоо манай намын үзэл баримтлал дээр маш тодорхой Монгол улсын хөгжлийн гарц энд байгаа. Нүүдлийн соёл иргэншил, мал аж ахуйдаар суурилсан. Тэгээд одоо үйлдвэрлэл, жижиг үйлдвэрлэлээс эхлээд том хэмжээний үйлдвэрлэл зөвхөн дотоодын хэрэгцээг хангаа зогсохгүй, гадаадд чиглэсэн экспорт тэр хэрээрээ нөгөө орлогоо нэмэгдүүлж бүх 3 сая 400 мянган монголчууд хангалуун амьдрах ийм тооцооллыг түүнээс хэдхэн урт хугацаанд цаашдаа боловсруулчихсан төлөвлөгөө хөтөлбөр бидэрт байгаа. Монгол Улсын их хурлын сонгуулийн 5 дугаар тойрог их намаас Үнэн бүрэнгийн Мягмаржав, Манхүүгийн Гамбат, Цэдвийн Үлзий тогтох, Арднагийн Уланбадрах, Жанчвийн Цэнцүрэн, Чимэд доржийн Эрдэнэт, Бочоогийн Нацаг дорж, Сандаг доржийн Соёлбаатар, Соронзон болдын Болор чулуун, Цэдэн дамбын Ингсайхан.